Зохиолч Стено хувь заяаны эргүүлэг 2-р бүлгийн 1-р хэсэг. 1996 оны хаврын сүүл сар Дэнжимянгийн арын дэнж дээрх өнгө үзэмж муутай хашаанаас нуруулаг өндөр хүү гарч ирэн доош урууцаар гудамны адагт хүрмэгц тас хийтэл шүгэлдлээ. Одоохон гэх цоглогдоо хадан сэргэлэн дөрөгтөө шар хүү арын хашаанаас гот үсрэн гарч ирээд хоёул нудрага тулган мэдчилгээ үлдмэгц доош уруудан алхав. Өндөр хүүг бэлэгт шар хүүг зоригт гэдэг. Хоёул Дэнжимянгийн унга найзууд. Цэцэрлэг сургууль гээд бүх зүйлд мөр зэрэгцэн нөхөрлөж явсаар эдүгээ дунд сургуулаа дүүрэх гэж буй билээ. Дэнжимянг зурагт 32-ын тойрог цагаан байр зах орчмыг баргал гартаа атгсан сайн ирчүүд. Хин маш сайн зодтолтохоос гадна чөлөөт бүхэн өсвөрийн насны тэмцээнээс хэд хэдэн медальтай. Дуу шуу муудайхан алхах бэлэгт рүү санаа тавин үе харж авсан зоригт. Чи өнөөх охиныг боцоор л явна уу? Нэг л өдөр таарнаа. Битгий гунгил гээд нөхөрсгөр мөрөн дээр налгатлаа. Тэр охин яах вэ? Удахгүй дунд сургуулаа төгсгөн өмсөх олигтой авцж алга. Яах вүлээ? Барай ил та. Болохгүй. Ажил хийн. Хичнээн ч ажил хийв. Олигтой хөлс өгөх штэ. Булгаад ярмээс л хол ив. Зоригт нэрэндээ таарсан зориг зүрхтэйч бэлэгтийн үгнээс огт гардаггүй тул дуугүйхэн толгой доглоо. Зах руу ороод ганц нэг 8-ачинд юм хумыг нь зөөлцөж ачаа барааг нь янзалчиж өгөөд олдсон хэд гурван төгрөгөөрөө хэдэн хуушур авч идчихэд хашааны сүудэр бараадан амсгэв. Цагид болж байна. Та болоход 10 минут ут байна. Явъя. Сэхэтэнтэй болцъё. Тэднийг тасганы овоон дээр очиод тунжиг удаагүй байтал цэвэрхэн хувцастай өндөр цагаан залуу айгалч гисэн гүйж яран аанал нудрага тулган миндэ мэдээд таата мэдээтэй шүү гэхэд бэлэгт сэртхийн олцгоо юу гэв. Үгүй өөр мэдээ. Юу юм? Таалда. Маяглалгүй хэлэлтэй. Зоригт гарнаас шуурн мушгах дур үзүүлтэл за хэлье. Гараа хөдлөхөөс өмнө ухаанаа ашиглаж бай. Чи бэлэгттэй өдөө олон жил нөхөрлөчгөөд юм сурдаггүй гэж хошигнох тэмүүлэн хэсэг бодлогоширсноо. Удахгүй сонгуул эхлэнэ. Аавын найз нэр дэвшиж байгаа юм байна. Сурталчилгаанда их ач холбогдол өгч нэлээд мөнгө цацах тухай ярилцахыг би сонслоо. Аль дүрхтэй юм? Чингэлтэй. Яг л та хоёрын унган дош би аавд хэлээд сурчлагаанд нь явхар болчихсон. Наадах чинь тун сайхан санаа байна да. Бэлэгт бид хоёр энэ хавийг бараг л бацдаг штэ. Тэмүүлэн урган нь зоригт руу хялам хийснэ. Чи дандаа л бид хоёр гэж ярих юм. Би одоо хүн биш юм уу? Чи чинь 40 мянгатай штэ. Өнөөдрөөс чингэлтэх болсон. Манайх сонгуул өнгөртөл энд харьяалтай болно. Ягаад? Аль түрүүнээс хойш чимээ алдран чагнаж суусан бэлэгт хоолой засаад яах юу ах вэ дээ. Олон санал авах гэсэндээ шүү дээ. Тэмүүлэнгийнх төдийгүй олон айл шилжиж ирэх байх. Тэгэхээр нэр дэвшигч маань мөнгөтэй бас залтай хүн бололтой. Тэмүүлэн савж унтлаа хөхрөөд чи голыг нь олоод хэлчихлээ. Их баян хүн. Аа маань өмгөөлөгч ин хэд юм л да. Бас муу хүн юм шиг санагддаг. Муу сайн яах вэ? Хэр их мөнгө өгөх бол? Зоригтод мөнгө л хэрэгтэй. Өөр бодох юм алгуу. Өгсөн. Бид гурав хийхгүйж өөр хин нэгийг хийн штэ. За тэгье. Сурчлагаанд нь оролцъё. Тэмүүлээ. Чи урьдчилгаа хэдэн төгрөг авахыг бодорой. Дэсээр үндээсэн бэлэгт нужигнтал сунааснаа. Нөгөөдөр эндээ уулзъя. Зоригтой явъя гэж. Зэвсэг түвшний дугаар ангийн цэргийн казарм. Үүдний постны тэндээс ахлах дөрвж жаргал эргэлтэнд гараарай гэж хашгирах сонсдлоо. Булангийн орон дээр толгоогоо салаавчлан хэвдэж асан цэх өндөр нуруутай эрмэг зөрмөг төрхтэй царайлаг залуу угсгийн босоод хувцас сунраа янзалсаар байрнаас гарлаа.
Уулзалтын байранд 16 орчим насны тормолцсон хар нүдтэй, нуруу туруу зүс царай сайтай хөөрхөн охин 60 орчим насны хөнгөн шингэн хөгшөнтэй цуг хүлээж байна. Оо аав, дүү минь халагдахын оронд ирээд хэрэггүй гэсэндэ. Охин дэгдэн гүйж ирээд ахтаа тэврүүлээд амралтын өдөр хийх юмгүй уйдаад байна шүү дээ. Тэгээд ч таныг санаад. Дүүгээ тэврэн үнсээд аавдаа үнэрлүүлсэн жаргал цай ууж хоол идэнгээ элдвийг шалгаан асуусаар байна. Жаргалаа. Миний хүү одоо халagд. Аав нь хүнтэй ярьчихсан. Жаргал золтой л хахчихсангүй. Аваа, юу яриад? Дүү чинь сонгуулийн сурчлагаанд оролцох харуулсан. Би харж хамгаалж чадахгүй. Чи хангалттай суралцлаа. Одоо амьдралд хөл тавих цаг ч болж. Жаргал дүүгийнх нь толгой дохин зөвшөөрч уулзалж дууссан аав дүү хоёр нь гэрэл үгээ буцав. 2 хоногийн дараа ангийн захирагчийн тушаал гарч ар гэрийн гачигдлаар цэргээс халагдсан жаргал гэртээ ирэхэд аав дүү хоёр нь ширээ дүүрэн хоол бэлчгсэн өгдөжээ. Он цагийн уртад гуниг гутрлаа арай их мартаж эхэлсэн Луухан шил арх задлаад "Хөө минь чээ, эр цэргийн албаа хааж нас бийд хүрлээ. Өдөө хүртэл заад сургасныг минь төвөгшөөлгүй сурч үгэнд минь орж намайг хүндлэн хайрлаж ирсэнд баярлалаа" гэд 3 хундганд хэмэгц. За тулгая. Хоошид илүү хичээн шүү. Луухан үгээ гүйцэлгүй хоолон чичирхийлэхэд жавзан ухсхийн тэврээд өмөлцөн уйлж эхлэв. Жаргалын царайч эвгүйт нь нүдэнд нь нулимс гэлт ханахад хундахтай архиа нэг мөр тонгоолгож орхилоо. Гурвал хэсэг дууга хураан урт урд амьсгаа аван төдхөн тавшрав. Луухан ангирт нь наалдах охины гэл хархан үсгийг элбээд "Ээч чинь яг юм үстэй. Өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байсан шүү. Үргэлж дурсаж яваарэ" гэд ширээний нүднээс совдон шигтгээтэй мөнгөн даруулга гарган охины үсэн зөөж өгөөд аав чинь их хичээ зүтгэлтэй бас уран хүн байсан. Тэр жил өөрийн гараар яг ийм даруулга хийж ээжд нь бэлгэлэж үлээ. Би дуурайлгаж хийгээд өнөөдрийг хүртэл хадгаллаа. Аваа, хэдүүлээ аав ээж өвгийн шарил дээр очих уу? Ожилгүй хуудсан байна. Тэгье хүү минь. Би ч бас тэгж бодож байлаа. Жаргал амархаар гэртээ үлдээж Луухан жавзан хоёр ойр зүрийн бэлтгэхээр зах руу явж 2 тор дүүрэн юм цуглуулав. Тэднийхээс Дэнжин мянган зах зайтаж Луухан алхахыг илүүд үздэг. Жавзанч татгалцдаггүй бөгөөд элдвийг сонирхон алхах нь аятайхан санагддаг. Замдаа амран алхасаар гэртээ дөхөх үед Луухан "Айлав, тортой юм надад өгч. Тэгээд энд үлд" гэлээ. Аваа, чи анзаарсан л байлгүй. Эртээ зах дээр таарсан хүү араас дагсаар ирчихлээ. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, сайн хүү бололтой. Уулзаа танилц. Аваа. Ээчгээ зоримогвэ. Хитрхи олноос тасрах дэмэ. Үлд. Луухан хоёрынтой юмаа барьсаар явж ичиж улалдсан жавзан эргэлзэн зогсож байтал өнөөхөө гудам тойрон гүйж гарч ирээд золтой л мөргөлчихсөнгүй. Чи яагаад хүн дагаад байгаа юм бэ? Үүгийн нүр час улаан болж нүд нь бүлтгэнэн шилээ мажлан аман ангалдсан ч юм хэлсэнгүй. Охин шиг зориггүй байж хүн дагах байл. Би зориггүй шээ. Тэгээд хулгайгаар хүн дагдаг нь ичээд л. Жавзан алхаагаа хурдсхан тэр харалдаа манай энтгийн атма ирж байна. Намайг дэрлэгдэг. Өнөөхөө гараа зангидан гин би чамайг хамгаалнаа гэд жавзны урт талд гарахад жаргал шууган ирээд шууд л дайрлаа. Хүү ан маань ач тач зодолцсон ч гардан дулаанд хар нялхаараа суралцсан жаргалыг яахан дэлэх вүлээ? Цоггүй мөхцөл шарлхан босож улангасан дайрах бэлэгтийг яггүй зүрхтэй иргэдийг сайн мэдсэн жаргал инээд алдаад "За тогс юм аа.
Энэ миний дүү охин. Чамайг сорж үзмээр санагдсан юм. Намайг жаргал гэдэг. Тэд гар барин танилцсны дараа жаргал дэрлүүг орчихов. Жавзны санаа зовсон бололтой альчуур сарвайн уучлаарай. Зориуд тэгээгүй шүү. Намайг жавзан гэдэг. Бэлэгт. Би өөрийгөө шаггүй зодтолдог гэж боддог. Гэтэл ахын чин дэргэд шалихгүй амтан гэдгийг мэдэрлээ. Жавзан цайлганаар инээд алдаад за би орлоо шүү. Маргааш эрт юмд явна. Хоёулаа уулзаж заваагаад явах вэ? Нөгөөдөр хүрээд ирээрээ. Баяртай. Жавзан дэгдэн гүйж одоход царайн гэрэлтэн гээсэн бэлэгт дуу ивсаар буцан алхажээ. Хар цагаанаар сүлэлтэн урсдаг хүний амьдрал урссаа. Эр нөхрөө ослоор алдаж сэтгэлийн гүн хямралд орсон Янжин нэлээд турж жин хайжээ. Гэвч унган гоо үзэгслэн яг л хэвээрээ. Харин ч улам залууччихсан юм шиг. Хоёр хүүхдээ авга ихчтэй үлдээгээд Даянгийн дарамт шахалтанд автан Улаанбаатар хотод ирж албан ёсоор эхнэр нь болжээ. Албан тушаал эд хөрөнгөд танил талгээдэл юмтай болсон Даян насаар олон ихч гэлээж үзэгслэндээ сайхан эхнэрээрээ бахархан чин сэтгэлээсээ хайрладаг байлаа. Янжмаа чухам юу бодож, юунд найдаж Даянгийн эхнэр болсныг чөтгөрл мэдэх үзээ. Шинэхэн бэрээ хадам ээж дулмаа найр тавин өгцөн бол харин хадам аав баян нь их л ёоз муутай. Өөд залхахаараа салхан тодорхой. Миний хүү арай л өөр төвчний бүсгүйтэй хууд ураг болох ёстой. Хэмээн бовтонсаар дур муутайхан хүлээн авчээ. Хар бага наснаасаа үйзээгүй үерхсэн дотн найз ган төрийнхөө гэр бүлийг жишимч үгүй төмөрдөн устгаж орхисон Даянд ирээдүйн тодхон гэрэлтэж хүч чадал амтагдаж байна. Эхэндээ маш их айж байсан ч бүх зүйл сайнаар эргэж туршлагатай гэмт хэрэгтэн элбэг ямар ч уулмөр үлдээгээгүй сая санаа намран ган төрийн гэр бүлийн оршуулах яслалд усан нүдлэн гэмшиж харамссан дүр эсгэн зогсож байлаа. Одоо хэн түүнд саад болох юм? Оршуулах яслаас хойш жил орчим эргүүлсээр гэртээ авчирч чадсан Янжин ажлаа таран яаран харж орлогоо зүтгэлээ. Янжингийн тажаангуй дөрөх халуухан галцог үгүй болчихож. Хань минь амьдрал ийм л хатуу байдаг юм байна. Чи эр нөхрөө би дотн найзаа алдлаа. Үхсний хойноос үхэлтэй биш. Амьдрах ёстой. Хэмээн тайлгууруулмаар айдан зүтгэсээр яахын зургүй нүцгэлэн айхлаж ууглан үнсэн шимсээр арга билгийг золгуулж таш дуу хадаан бүлж гарлаа. Янжингийн хоёр хөх тэрүүхэн тэнтэй бомбогнон чилгэр сайхангуйн чичрэх хэлэх нь үнэхээр галзууран мэдээлт өгнө. Янжин багш минийх, үрд минийх хэмээн бодохоя сэтгэлийн гүн таашаал амсан Янжин хайрт минь гэж зөнгөтөн үгсээр Янжин минь гуниг гутралаа мартал да. Яагаад амьгүй юм шиг хөшөөд байна. Нүдэнд нь нулимс гялтганах Янжин чи хаа нэгтэй камер зорчхоод бас л бичлэг хийж байна уу? Би яаж дур зоргоороо байх юм гэж шивнэлээ. Даянгийн царай уусхийн түгдэрснээ. Тэр өдөр шин загварын камер туршаад асаасан байснаа марччихсан байна лээ. Бичлэг хийгдсэнийг нэлээд хожим мэдсэн. Тийм л гэж наадъя. Чи насаараа ганцаар амьдрна гэж байхгүй шүү дээ. Би чамд хар багасаа л хайртай байж ирсэн. Хэрв цэдэв багш осолдоогүй бол тэгтлээ зүтгэхгүй л дээ. Арга барагдсан даал. Би чинь ганцаараа биш, хоёр хүүхэдтэй их хүн шүү дээ. Хүүхдийг чинь би хажиглахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл чи мэдхгүй юм да. Надад юуж бодогдохгүй. Элдвийн мургуулж бодоод л байвал дуусахгүй штэ. Өнгөрснийг март алив тэвэрээ. Даян ахаад л тачаалтан сэрэлдэж Янжин хомхон тэврээд шүлстэн үнсэн озож байснаа доош шурган
1-р хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 2-р бүлгийн 2-р хэсэг. 10 настай балчир байхаас амьдралын хатуу бүхэнтэй нүүр тулж ирсэн Луухан энэ удаа золтой л өвдөг сөхрөн буугаад өгчихсөнгүй. Аав нь бас ээж нь цаг буусаар амиа алдахад тэр тиссэн. Ганцхан өдөр уулзаад л зүрх сэтгэлээ алдаж орхисон долгорыг алга болоход тиссэн. Төрснөөс өөрсгүй заяа таахыг эхнэртэйгээ нутаг буцан хөөгдөхөд бас л твцсэн. Зүрх сэтгэлийг дэвтээж асан хайртай хүмүүс нь бүгд үгүй болчихов. Аавыгаа, ээжигээ нэхэн уйлгнах 3 настай хатангой охин гараа тас зангидан нулимсаа дэвжих 6 настай Хантур. Элгийг нь дэвтэйхээр үлдсэн энэ хоёрын төлөө амьдрах ёстой. Тийм ээ. Луухан төвчж чадлаа. Харин эмгэнэлт мэдээг сонссон Жавхлан хэд хэдэн удаа ухаан алдаж унсны эцэст гинтийн явдлыг тэсэж чадалгүй хайртай хүмүүсийнхээ араас тэнгэрт дэвшжээ. Лууханд мэдлэг, ур чадвар, туршлага хангалттай байгаач хоёр жаахан хүүхдийн төлөө нэг гараараа нөгөө гараа барин төвчжээ. Гарцаагүй аллах гэдгийг ойлгосон Луухан хэрэг явдал намжмагц Жавхлан, Гантур, Бүжин 3-ын, Хантур, Хатангой 2-ын андуурагдан шатаагдсан жаргал, Жавзан 2-ын алтан шарлын өмнө очин сөхрөн суугаад ухаанаа цэлмэж сэтгэлээ уужиртал янгинтэй л үйлснээ эцэст та нарынхаа хойноос маш их гашуудж байгаач би төвчнэ. Тэр шөнө би илүү ухаалаг, илүү сонор байсансан бол аврах боломж байжээ. Араатнуудыг заавал олж өс хонзонгтаа авах болно. Надад итгээрэй. Хэмээн шивнэн ам тангараа өргөсөн билээ. Лууханд боломж тун хомс байсан ч чадах ядгаараа нотлох баримт цуглуулан нэг ч хормыг үр дүнгүй өнгөрөөсөнгүй. Хамгийн гол нь Хантур, Хатангой 2-ыг нууцлах явдал. Асрах газраас аз жаргал руу тэмүүлж асан ах トゥ 2-ын өмнөөс тэд сайхан амьдрах ёстой. Баян мөнхийн жаргал, баян мөнхийн Жавзан болж солигдсон хүүхдүүдийн сэтгэл зүрхээ гарган асарч хүмүүжүүлсээр насанд хүргэв. Гантур яг аав шигээ эрмэг зоримг атлаа, ээлдэг зөөлөн ухаалаг нэгэн болж, харин Хатангой ээжээ дуурайсан цайлхан сэтгэлтэй ухаалаг сэргэлэн үзэсгэлэнтэй охин болон урган цэцгэлжээ. Жаргал Жавзан нэрийг хүртэн нас бийт хүрсэн хоёр маань зүрх сэтгэлдээ яг л Луухан адил бүх юмны учрыг тайлах хүсэл зорилготой. Гардан тулааныг хоёул нэвтрхий эзэмшиж, Орос хятад хэлнж төгс суралцав. Аав ээжийг нь төмөрцөн тэр хүйтэн зүрхтэй араатан хин юм бол. Хятадын тагнуул хэмээн байнга сэрдэгдэн мөрдөгдөх Луухан аллах гэдгийг мэдэж байсан ч чухам хэн бэ гэж таамаглаж хараахан чадсангүй. Хэд шунан зүтгэвэл анзаарагдаж хоёр хүүхдийн ирээдүйд муугар нөлөөлөх болохоор ямар тааж нас бийт хүртэл нь хамгаалахар шийджээ. Улаанбаатар хотоос холгүйхэн уулын энгэрт хоолоос бүртгэлтэн цайрах 5 хөшөө бий. Барааг нь хармагцал уйлж шахан өмөлзөх Луухан дэрэгд нь очиод л зөрхрөн уйлж гарлаа. Жаргал Жавзан 2 ч бие барьж дийлэлгүй янгинуулан Лууханы хоёр талд сөхрөн унжээ. Баатрын Жавхлан, Содхүүгийн Гантур, Жавхлангийн Бүжин, Гантурын Хантур, Гантурын Хатангой гэсэн нэрс нулимсан дунд бүртүүлсэн харагдах нь хичнээн эмэг нэлтэй вэ. Бүх шөнөөхөө чинь хүүхэд уруу татаад гэсэн бодол зурс хийж бие хатамжилж чадсан Луухан өндөгөөд миний хоёр хүү одоо тайвшир. Аав ээж нь өвөө нь бас хоёр найз чинь тэнгэрээс харж буй лавтай. Шантарч зүрх алдаж ёор болохгүй. Алив арц хүжээ асаагаад эдэ будаага засцгаа хэмээн арай ядан шивгэнлээ. 1991 он гарчээ. Арчсан хувьсгал яаж шинэ нийгэмд шилжсэн Монгол улсад нэг хэсэг эмх замбраагүй байдал нүүрлсэн гэдэг.
Замын үүд Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд 30 орчим насны өндөр гойлог бүсгүй тав болов уу гэмээр хөөрхөн хүүтэй цуг хажуугийн суудалд бүрцэлтэн сууж байв. Вагоноор дүүрэн тамхины утаа манарч архины үнэр сэн хийн. Үе үед цүнхчирсэн бүдүүн эгч нар ундааны савтаа ус шиг шингэн зарах нь найруулсан эс бэр таж. Бүсгүйг гантуул гэх бөгөөд замын үдэд өсөж торнон хүнтэй суусан ч сайхан амьдарч чадсангүй. Нас өндөр аав ээж нь уван цуван бурхан болж архич нөхрөөс зугтаж яваа энэ. Зүүн гартаа хүүгөө хөдлөн баруун гараараа том цүнхний бариулаас зууржээ. Өвөр дээр нь байх жижиг ширэн цүнхээ тохоогоороо сайтар дарлан явах нь хэний ч нүдэнд үнцэнтэй зүйл байж болзошгүй гэсэн бодлыг төрүүлж байв. Үе уйлагнах хүүгээ аргадан савтаа уснаас балгуулах бүрдээ өнөөх цүнхээ байн тэмтэрч үзнэ. Өмссөн хувцс нь хэр тааруулж өсгөлөн гойлог бий өөлхөн аргагүй хөөрхөн царай нь хэнийг ч соронцтон татахгүй үзэгсэлэнтэй юм. Шөнөөлж вагоны гэрэл унтармагц хүүн өлссөн бололтой хоолныхан уйлагнаж эхлэв. Хантөрөө миний хүү бүү уйл маргааш өглөө гэвтэл хотод очичхна. Тэнд гой идэх юм би тисч. Өө дуулууртай нэгэн бололтой уйлхаа байсноо. Ээжээ би засмаар байна гэлээ. Гантуул том цүнхээ дэргэд суух настай эгчид захиж үлдээгээд угаалгын өрөө рүү очин хүүгээ бие засуулаад эргээд иртэл өнөөх чих чалга цүнх чалга. Аха энд байсан их чав миний цүнх. Хоёр давхарт тажигнтал хурхирах ир нойроо харамлан би яаж мэддэм дуугаа идаач хэмээн зандрав. Гантуулын хоолойн зангиран уйлчих шахсан ч хүүгээ бодон тисээд сандал дээр суун зүргэмллээ. Гэвч удаан унтаж чадсангүй. Хэн нэгний халуун амьсгаа төөнөн сууруу нь гар орж ирээд хөхнөөс нь айглан базангууд цочин сэрчгэв. Хөөе таа чинь. Дээд орон дээр унтаж байсан ир бололтой. Чш. Аахан туслан шүү. Чих гой хүүхэн юм. Юу яриад байна? Гантуу сугаа хавчин хүүгээ өвөрлүүгээ шахан тэврээд дагчтал чичирлээ. Аахт нь муу санаа байхгүй. Чи айлтгүй. Хотод очих газаргүй бол хэцүү шүү дээ. Өөрөөс нь 10 гаруй ахын хэлсэн үг үнэн. Хотод таних нэг ч хүн байхгүй. Төрсөн ах нь байгаа гэх таамгаас өөр төшөж тулах хүнгүй хөөрхөө бүсгүй нулимсаа додогшоо залгаад та надад цүнхээ минь олоод өгөөч. Хожим ачааг тань заавал хариулна гэж шивнэхэд тэр болноо. Гэх өнөөх ахын гар дахин доошлсоор ингэрлүү тэмтчин зүтгэжээ. Зах зээлийн нийгэм эхлэхэд эрдэм номын мөр хөөсөн эрдэмтэн, инженер, багш, эмч нар өчүүхэн жаахан цалингаар амь зуух эрэхгүй болж ихэнх нь ганцхан 8-нд морджээ. Гэвч зах зээлийн өрсөлдөөнд бизнес 8-ны мэдлэггүй сэхэтнүүд олноороо шатан бараг л будманд гарцгаав. Харин баян мэтийн гүйлгээ ухаантай хуран гихтэй хүмүүст бөөн завшаан болж суул олзуудыг нэгнээс өрсөн шүрч улам хүчин аван баяжиж эхэллээ. Боловсролын яамд удаан ажилласан баян албан тушаал ахин авилга хээл хахуулаар Цүрийтэл баяцаар 1996 оны улсын хуралд нэр дэвших бадламжийг гардан авчээ. Олон хүний өрсөлдөөн дундаас ялсан болохоор энэ баяраа нүсэр тэмдэглэсэн нь мэдээж. Баянгийн дотн найз хуульч сэргэлэн түүний бүх асуудлыг зохицуулдаг хувийн өмгөөлөгч нааж. Өөр хэнд ч итгэдэггүй баян тэр оройн нь сэргэлэнгийн очоод үнэтэй виски задлан удтал хуучиллаа. Сэргэлэн чи миний сурчлагыг хариуц. Өөр найдах хүн алга. Баян сэлхэрч унтсан завхин анивчин цоо ширтгэхэд сэргэлэн зардал мөнгө нь байвал тэр бололгүй дээ. Чи Хөдөө аймгийн хүн. Нийслэлд ялахын тулд маш их хөрөнгө цацах хэрэгтэй гэлээ. Цаацна. Ялчхул хэд нуглаад олчихно шүү дээ. Хоёулаа сайн санхүүж олоод зардал мөнгөө тооцож үзье. Чингэлтээрөө таньж мэдэх мэдэхгүй хүмүүсээ эртхэн шилжүүл.
Ялахын тулд хийж болох бүх нэг хий. За тойхирлоо. Найз чамд хангалттай хөлс өгнө. Хэрвээ ялчих бол арга үнтэд 5 газартай зулсангийн байраач өгнө. Тэр яахав? Хөлс мөнгө авахд л болно. Чи ялна гэдэг чинь би ялж байна л гэсэн үг. Өгшин чинь хувьдаа хуулийн ферм байгуулах санаатай. Тэгэхээр бид хоёрын ганцаг нийлнэ гэсэн үг. Аргагүй л миний найз мөн дөө. Эрх амралтын өдрүүдээр гэснээ ийш тийшээ сэртэлзэн харах баян агаарт гарыг. Гэхдээ хоёулахна. Мэдээж бэлдсэн бэлэг байгаа. Гэд мушалцав. Амлсан ёсоор амралтын газар руу зүтгэлсэн баян арын суудалд суугаа 2 хүүхэн рүү нүд ирмээд та хоёр танилз миний сайн найз Сэргэлэн Монгол улсын 1 номерын хуульч өмгөөлөгч хүн дээ. Ямар ч хүнд асуудлаас суг татаад гаргаад ирч чадна. Гэхэд 2 хүүхэн ч гар сунган танилцав. Товчоо өнгөрөөд удалгүй замаас гарч зогссон баян бууж агаар амьсгалээ. Хэдүүлээ эрх дураараа амар игээсэндээ л өөрөө жолоо мөшгөж авна шүү дээ. Хэмээгээд хүд инэн арх задлаа. 2 хүүхний нэг нь бүжигчин нөгөөх нь дуучин юмсанж. Нас 25 орчим болов уу гэмээр гунхалдсан гойл хүүхнүүд байв. 3 хундганы дараа хин халамзан зориг орцгож ярианч олшрон алив сондор дуул цэнэ бүжгэл 2 ах нь харах мэлмэ сонсох сонор баясгая гэхэд 2 бүсгүй ичингүүр мушилдсанж төд удалгүй нэг нь дуулж нөгөөх нь бүжиж эхэллээ. Ой Сэргэлэн хэн таалагдж байна? Би ч юмд марав хүн шүү дээ. Хэн энэ ч яхав? Эр хүн бүрл залуу сайхан бүсгүй сонирхдаг. Энэ хоёр яхав? Аяны дөрөнд нэгдсэн дөрөв маань ирээн бараан болсон хүмүүс Баянгийн эдлэн газарт хүрээд үргэлжлүүлэн ууж эзсний эцэст сондрыг дагуулan гарсан баян төд удалгүй хажууруунд айхлан амьс хадаж эхэлжээ. Төлөв даруй Сэргэлэнг хуульч гэж сонссон цэнэ таах төлгөөнгүй юм аа. Бидний зөвөр ойлгоорой гэж аяархан хэлээд архи ундаглан барив. Цэнэгийн турхан цээжний цаанаас жижигхэн хөхөн тавиаж чийг даасан уруулнаас нь уйл тачаал мэдрэгдэнэ. Цэнэ ах нь гэр бүлтэй хүн. Гэхдээ ямар ч эр хүн сайхны өмнө гуйдаадаг. Чи үнэхээр ялдан бүсгүй юм. Энэхэн мөчөд нэг санаа төрлөө. Баянгийнхаа сурчлагын нээлтэнд бүжиг дэглэвэл ямар вэ? Чамд л хэрэгтэй. Гэхэд цэнэ дуу алдан шогшроод тэр бололгүй дээ. Надад бүжигчин шавнар олон бий гэсээр Сэргэлэнгийн ингэрт наалдан хушуугаа царвайлган үнсжээ. 2 дугаар хэсэг төгсөв. Говь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Дэнжи мянган зах хүмүүсийн хөл толгойгүй бужигнаан дунд өглөөнөөс орой болтол ачаа зөөсөн бэлэгц зоригт 2 тун сүрхийн мөнгө олж тор дүүрэн идэх юм аваад гэрийн зүг алхлаа. Гэнэтхэн бэлэгц зог туссан тортой ямаас арвайн энийг манай түргээд өгч найз нь явлаа гэхэд зоригт жуумагнан хөө чи айл охин жирэмслүүлж гай тарва болохгүй шүү гэснээ бэлэгтийн далайсан гарнаас болтон зогтож одов. Илүү хөхтэй тэнгийг дараа болгож өгөндөө гэж үгэлсээр доош уруудаж явахдаа хуучин найз охин намуунатай халз таарчав. Өө бэлэгт хаашаа ангитлаа яраа? Олдохгүй. Аай чамайг найз охинтой болсон гэж сонслоо. Энд гэж зурж байна. Сургууль даяарл. Ам жилэхгүй бол зурж л байг. Чи хөөр болжээ. Наад өмд чинь урагчаач. Би оёод өхөө. Үнэн дээр намуунад ямар ч буруу байхгүй. Бэлэгт жил хэртэ үерхэхдээ намуунагийн аав ээжийн аашийг тэсвэрлэж чадалгүй салсан билээ. Өмд нь хажуу ойдлоороо ханзарчгаж ийм хувцастай явах дэндүү ичгэвтэртэй санагдсан тул аргагүйдан чи гэрээсээ удас зүү аваад ирээ. Хашааны болонд очихъя гэлээ. Гэрт хүн байхгүй. Орё.
Альвэ оръё. Намуунагийн тоглох хашаа баригдаад удаагүй тоосхон байшин энэ айлын бэл бэнчин гэлтгэн. Ээлдэг зөөлөн зантай эгдүүдээ хөөрхөн намууна өмдийг нь тайлуулаад надаас юундаа ичдэг юм бэ? Бүтэн жил үерхсэн байж гэд мушилцан инэ. Залан хүүгийн нууц хүсэл асан шатаж эргэтэн нь мод олтол хадуурахад өдлөж чадалгүй дүлэгнэн суулаа. Гэртээ ормогцол хувцаа нэмгэлсэн намууна нүцгэн гуяа зориуд ил гарган суухаагаад нэмгэн цамцны цаанаас хоёр хүүхэн эгдүүдээ тавайна. Бэлэгт нүдээ тас анжихад уйглэж суудал болчихлоо өмсөд үз гэсээр охиныг дөхөхөд дотоочны цаанаас тавих хадуурсан эргэтнийг харуулахгүй хичээн өмдөө яран өмсөд гарлаа. Аав ээж хоёр мал авахар хөдөө явсан. Чи орой хүрээд ирээрээ. Хамт кино үзье. Би амжихгүй баха. Шинэ кино шүү дээ. Брюс Ли Ван Дамын тоглосон. Ганцаар үзэхээс айгаад байна. Зодоонтой кинонд тун нугацгүй бэлэгт толгой дохиод за тэгээ орой хүрээд ирээ гэчгээд гараад явчихав. Бэлэгтийг очиход усны тэрэг дүрсээ гарч ирсэн жавзан учиргүй инээд алдаад чамайг ирнэ гэж мэдсэн юм а. Чи туслах уу? Гэж элдэг зөөлөн хэлээд ушуугаа унжуулан жаргалах шалгалтанд бэлдээд ухаан алга. Ингээд чи ямар сургуульд орохоор бэлдэж байгаа вэ? Гэлээ. Усны тэрэг дүрэн толгоогоо майжлах бэлэгт би ажил хийл гэж боддог. Ээж дүү нарт минь надад зур туслах хүн байхгүй. Бас гантуулагч гүүтэйг манад байгаа. Ямар ихч гэж 5 жилийн өмнө вокзал дээр таарсан юм а. Архич нөхрөөсөө зугтаад дараа нь муу хүнд дээрэмдүүлэх төгсөн. Зоригт бид хоёр азар таарч тусалсан юм. Хөөх 5 жилийн өмнө гэхээр та хоёр ч дөнгөж 13-тай гэмээ. Хүмүүсийн ачаа зөөж мөнгө олдог байлаа. Одоо захаас холтгоо болсон. Тусч тусрахуу шудраг цайлган зантаан дээр эрэмгийн зоримог дөрөхтэй бэлэгт улам бүр таалагдаад байгаа. Жавзан толгой дохин алхаж явснаа. Бэлэгтэй чи найз охинтой юу? Гэж зориглон асуучихав. Үгүй. Ер нь байсан уу? Бай. Юунд сандардаг юм бэ? Ичимхий гэж. Нэг охинтой жил хэртээ үрэхэд байсан. Яагаад? Аав ээж нь их баян хүмүүс бэ. Бад үзээд. Тэгээд л харин чи надад юуных нь найз хүүхэн байх вэ дээ. Намайг хужаагийн ирлээз гэж шалдаг. Үнэндээ аав маань цэвэр монгол хүн л дээ. Чамайг дахиж шол болохгүй. Би ямар чиний найз охин биш дээ. Цагаа дэмий үрээдэл. Бэлэгт санаа алдан төр зогсноо. Жавзаа. Юу л да. Би чам сайн болчихжээ. Хоёулаа үерхүү хэмээн арай ядан зориглон хэллээ. Саяхан л инээд алдан тун цоглог авсан жавцны хазар улаа бодрон тормолцсон зогсноо. Чих сургуулийн шалгалтандаа бэлдэн гэвэл би зөвшөөрье гэж шивнэжээ. Зуслангийн тоглох байранд залуухан бүсгүйтэй учирсан сэргэлэн бүслийн галд нэгэн цаламдуулжээ. Цэнэ дэндүү уран гойлог бийтэй юм. Ёс төрийг эрхэмлэж шударга байхыг хичээдэгч цэнэ бүсгийн үзэгсэлэнтэй биений өмнө залуухан атлаа сайхан бүсгүй. Илүү дутуу уйлах юмгүй турхан би хатуу чанга өгцөг. 25 жил ханилсан махлаг бүдүүн эхнэрээс нь мэдээж тис ондон байлгүй яхав.
Уучлаарай, тэссэнгүй. Цэнэ энэв хэлээд зүгээр дээ. Надад маш гоё байлаа гэж шивнээд нам төгөлдөр сэргэлэн хүзүүдэн дэврээд зөөлхөн үнсжээ. Хажуу өрөөнөөс гэж чанга шиг сондрын орилон химэн айхлах баянгийн уйглаан яг л дэргэд юм шиг сонсцоор байв. Миний найз үнэхээр чалгатай ир шүү. Гэтэл би яалаа гэж те та надад их таалагдсан. Ийм харилцаанаас чалах чадвар гэхээс илүүтэй дотоод мэдрэмж сэтгэлийг илүүд үздэг. Гэхдээ л хүүхнүүд илүү ихийг хүсдэг шүү дээ. Ямар нэгэн атаа хор шаргүй чин сэтгэлийн үг болохыг анзаарсан Цэнэ улам бүр сэтгэл алдран "Сэргэлэн ахаа, та надад итгэлтэй. Би үнэн л хэллээ. Надад гоё ясан" гэж учирлав. Өөрийгөө гологцсон гэж имэж алсан Сэргэлэн "За. Тэгвэл миний сэтгэл амарлаа. Цаад хоёр чинь дуусчих шиг боллоо. Ов зомсё" гэд үндив. Удсан ч үгүй баян сондөр хоёр тас тэврэлтчгсэн орж ирээд "Аагаар сэнгэнээд үнэхээр сайхан байна. Энэ сондорт бараг л эдүүлчихсэнгүй. Хөөе болил доо. Та хоёр чинь яасан намд байх юм? Энд бид дөрвөөс өөр хэнж байхгүй. Маргааш хаашаанаас гараад болсон явдлыг энд нь хаяна. Нууцыг чанд хадгална шүү" гэцхэн арх задлан тойруулж эхэллээ. Цэнигийн сэтгэл хангалуун байгаа бололтой байн инээд алдан Сэргэлэнг өөрөмсөг налд сууснаа. "Баян дарга, би ардын бүжиг дэглээ. Бүжигч эзэж байгаа. Таны сонгуулийн нээлт бас хаалтан зориулж хамаг чадлаад ажиллана" гэхэд баян алгаа ташин өндөгөөд "Тун гой санаа. Төсөв санхүүгээ тооцоод даруйхан өгөөрэй. Надад таалагдж байна" гэд хундгаа өргөлөө. Цусланд ирсэн хэрэг зорилгоо бүтээж чадсан баян гэртээ ирсэн даруй хүүгээ дуудан уулзаад "Өрсөлдөгчд маань их хүчтэй, нэр нөлөөтэй хүмүүс байгаа. Тэр тусмаа Чингэлтэй дүүргийн унган эргэд. Чи сайн судалж өөсөв хай. Баараггүй юм хийн шүү" гэхэд даян толгой дохин судлаад эхэлчихсэн байгаа. "Та сурчлагаандаа л анхаар. Харин миний нөгөө асуудлыг л аав нь чамд зөндөө сануулсан. Чи өөрөө зүр үдэлсэн шүү дээ. Сонгуул өнгөртөл тестч дараа нь зохицуулъя. Таны үгэнд ороогүй нь танаас зөрсөндөө биш л дээ. Хор шарандаа л." Аав хүү хоёрын бодол санаа нэг хэсэг зөрдөг байсан ч сүүлийн үед бараг л нэг хүн аятай шийдвэр гаргадаг болжээ. Арайхийн өглөө болгосон гантуяа хүүгээ хөтлөн вагоноос буухдаа цүнхийг нь хулгайлж утсан эгчийг хүрээд ирэх болов уу гэж гордон нэлээн ажиглав. Гэвч ирсэнгүй. Хоёр давхрын орон дээр хонсон ахмаг эр элдэх төрх гарган инээмсэглээд "Ажил төрөлтөө зологтлоо манад амьдар. Ах нь хажиглаж тэр шахахгүй" гэснээ өөрөмсөг цугдаад "Явъя" гэж дуугаа өндөрсгөв. Гантуул тийм ч нялцгай сул дорой нэг юм биш. Хүүдээ санаа зовсондоо өнөөх ахад бараг л итгэх шахсан ч харцнаас нь нэвт гэрэлтэх уял тачаалыг олж анзаараад "Үгүй, би ахыгаа олж уулзна. Танд баярлалаа" гэсэн ч "Зүгээр дагаад яв. Хажуу хаваар нь зөрөн өнгөрөх хүмүүс гантуулыг огт анзаараагүй ч туслахыг ч оролдсонгүй. Бяцхан хан дүр чарлан ээжигээ хамгаалахыг оролдовч лагс бүдүүнээр хоёулангийн чирсээр такси таллан дуудлаа. "Эгчийг 50 өрх." Ахмаг эр эхэндээ ойлгосонгүй. "Эгчийг 50 өрх. Муу гахаа." Ахмаг эр өөдөөс нь гар зангидан дөхөх хоёр жаалыг сая анзааран "Хоёр нуусан буучин надад хэлээд байгаа мó. Алган бов амсахыг хүсээгүй бол хурд нь тонилж үз" гэчгээд ган туулыг хэв нэг чирсээр таксины хаалгаа нээлээ. Хоёр жаал ахмаг эрийн бодсноос тээсуур шаз руу зоримог хүүхдүүд ажээ. Нэг нь хан төрийг ухсхийн тэрвэрж
Нөгөө нь гар зангадан дайрч ахмиг эрийн гэдэс рүү нудраг болгож амжлаа. Ижиж бандсан ахмиг эр барай давлаа гэж бодон зүтгэсэн ч гавшав хөдөлгөөнтэй хүүхдүүд сурмаг болцсон төдийгүй шанаанд нь хэд хэдэн удаа хүчтэй цохиж орхив. Хулиганууд гэж зүрхшин бодсон ч ахмиг эр ган туулыг түлхэж орхиод сандмент таксийн зун зүгтэн оджээ. Эрмэг зөрмөг жаалуудад маш их баярлсан ган туул нулимс зээлэгнүүлэн ямар мундаг хүүхдүүд вэ? Их чинь ёстой их баярлаа гэж чин сэтгэлээсээ шивнэв. Сэргэлэн төрхтөө шар хүү нудрага зангидаад бид хоёр энэ хавийг бацдгийм. Эгчээ та хаашаа явах вэ? Хэмээн илт өнгөрөхөд хажууд нь зогсох зоримог харцтай өндөр хүү за чи битгий дэгстүүлээд бай. Эндээс холдъё гэж эрсгэн хэллээ. Буял тачаал нэвт төөнөх харцтай ахмиг эрийн дэргэд энэ хоёр хүн үнэхээр нүдэн дулаахан итгэж болоход санагдсан тул бүх хүнээ тойдсон ган туул их чинь урж нь цүнхтэй хувцас алдчихсан. Яах учраа олохгүй зүтэрч авна гэд нулимс зээлэгнүүлэн суун туслаа. Өөрийгөө бэлэг тэмээн танилцуулсан өндөр туранхай хүү найз зоригт руугаа нүдэрмээд ган туулыг сугадан түшмэгц. Эгчээ та ахыгаа олтол манад амьдарчгаа. Манайх жаахан ядуу. Гэхдээ танд хинч муу юм хийхгүй гэж эрсгэн хэлжээ. Найзынхаа дохиогоор гүйж одсон зоригт том цүнхч ирсээр ирж ган туулыг улам гайхшруулж сэтгэлийг нь уйрааж хоёр дүүд чин сэтгэлээсээ талархан та хоёр үнэхээр мундаг зоригтой бас сайхан сэтгэлтэй юм аа. Том хүмүүсээс дутх нь бүхэл илүү гарчин шүү. Хэмээн дуу алджээ. Гэр хороололд ээж хоёр дүүтэйгээ амьдардаг бэлэгтэйх хөрөнгө хош муу орлого мөнгө багтааж ёстой сэтгэлээрээ баян гэр бүл байв. Бяцхан эмээж ирсэн ган туул хөл газар хүрэхгүй баярлан тэр өдрөөс хойш бэлэгтийн намдарсаар өдийг хүрчээ. Чухам юу тулж ирснээ нуулгүй хэлж нулимсаа асгаруулan уйлсан ган туул өдрөөс өдөрт өсөн хангахгар өндөр залуу болсоор байгаа бэлэгтгүүд нэг л мэтгэд сэтгэл алдран нууцхан шаналх болжээ. 3 дугаар хэсэг төгсөв.